та нартай хамтарч яваад болох ямар шийдэл байна, ямар уялдаа холбоо байна гэдгийг би бас хөндлөгийн өнцгөөс харах гэж судлах гэж ирсэн л дээ миний гол зорилго. Тэгээд бүгдээрээ л стресстэй хувь хүн талаасаа би байртай олмоор байна, эсвэл нийгмийн даатгалыг багасгамаар байна гэж яриад. Одоо бид нар ярьж байгаа гол зүйл маань залуучууд маань яаж хөгжих юм бэ? Биднэрт залуучуудад ямар боломж байгаа юм бэ гэдэг талаас нь ярьж байгаа. Сайн нөгөө говь цэгийн миний ах ярьж юм л да бид хүмүүс мэдээлгүй байгаад байна. Залуучууд үнэхээр мэдээлгүй юу яахаа мэдэхгүй байгаад байна. Тэгвэл сайн нөгөө нөлөөллийн ажил хий гэж яриад байна шүү дээ. Бид нар дотроо энд нэг нөлөөллийн ажил хийя, аян хийя гэж санааллаа гаргаад ирэнгүүт нь манайхаас би хувийн хөгжлийн сургалт хариуцсан мэргэжилттэй манайхаас сургалтыг ороод ирээ. Тэнгүүд соёл урлагаас хамтраад нэг дундуур нь хөөргөн дуу муу явуулаад ч юм уу ингээд өгье. Тэгээд энэ талаас нь ингээд бичлэгийг хийгээд өгье. Ингээд сэвэр цацаад өгье ч гэдэг юм ингээд хэлээ дотроо ихэд нэг гоё нэгдэж ингэж нэг аян зорилтод бүлэхэнд ч юм уу зориулсан нэг ийм хөгжлийн үе шаттай ийм юмнуудыг явуулж одоо аймагаас хөгжүүлмээр байна. Тэгээд дотроо ихэд сайн хэлээ нэгдэж хамтын ажиллагаа өргөжүүлье гэсэн ийм санал байна.